Я бүгдээрэнд нь энэхүү бичлэг хүрж байгаа өглөө өдөр орой мэндийг хүргэе. CS:GO Skin сайтын маань дараагийн бичлэг хүрэхэд бэлэн болсон байна. За та бүхэн манд бичлэгэн дээр лайк дараад дараагийн бичлэгэн дээр юу үзмээр байгаагаа бас коммент хэсэгт үлдээвэл бас зүгээр байна. Мөн дээрээс нь subscribe хийгээгүй болвол subscribe хийгээд бичлэгээ үзээрэй. За хэдүүлээ CS:GO Skins руугаа ороод байдлаар та бүхэнд гифтэд танилцуулъя. За тэгээд DVK промо кодоор орохдоо та $2 ба түүнээс дээш депозит хийх юм бол мэдээж промо кодны 10% бонус бол орж байгаа. За мөн дээрээс нь миний бүх гифтүүд бол $2-оор орж эхэлж байгаа. За AK-47 Beat Monster Field Tested байна. P90 Asimov Velvorn байна. За Bowie Knife Doppler Phase 4-ийн Factory New Condition Top байгаа шүү. Тэгээд мэдээж DVK промо кодоо ашиглаарай гэж хэлмээр байна. За тэгээд шинээр бүртгүүлж байгаа бол DVK промо кодыг ашиглахад та $0.5 бас үнэгүй авах нэ. Ойрд бас дуулгах том мэдээнүүдийн нэг бол upgrade цэс бол эргэж ирсэн байгаа. Upgrade цэс бол яадаг вэ гэхээр та өөрт байгаа скинээ 1.2x, 1.5x, 2x, 5x, 10x гэд магадгүй балансаа нэмж байгаа өөрийнхөө энэхүү скинээ upgrade хийж авах боломжтой. Тэр ер нь бол яг хэдий вэ гэдэг рүү болоод чиглүүлээд тайхан апгрейд хийгээд өөрийнхөө скинийг бол сольж авах боломжтой гэдгийг бол ихэнх зүйтэй байхаа. За өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ бол хүмүүстэй гоё бааталтай гэж бодлоо. За эхний баатлаар бол хэдүүлээ Underdog, Solo Underdog-ийн recoil case, 2 recoil case Jesterтэй юм руу яваад орчих гэж бодлоо. За бидэнд бол Downtown гэдэг M249 Factory New унсан. Минийх техник чинь юу вэ? Visions Factory New Stat Track ороод ирцээ. Хожсон залуу маань нэх бол ашиг орлого болол хийсэнгүй 99-оор ороод 108 таарсан. Яг хөтэй тий. Яа 241-ийн гар барилт гинэ. За гар барилт руу орсон Riptide болон Breakout Weapon Case орж ирж байна. За Breakout Weapon Case дээр бол мэдээж кейс дотор нь бол голд нь бол дандаа butterfly байдаг гэдгээр давуутай. За Riptide эндээс ямар нэгэн гол дуунагаад Ocean Drive 2 орж ирсэн. Гэхдээ нэг нь бол Battle Scar байсан. What? Ocean Drive чи ийм амар үнэтэй болсон юм уу? Юу вэ? What? Factory New $607 болсон биз дээ. Ямар амар үнэтэй болсон юм бэ? Өстө үе ингэж нэг нүд нээгдэх юм а чаавас. 85-ын Battle руу яваад орсон. 85-ын Battle дээр бол багаараа Underdog үзэх юм байна. Adrian болон Emily нарыг дуудсан. Эхнийх бол All Star Case. All Star Case дээр эндний харайд давууха тийм байна. За дахиад Red Line унгаасан. Velvorn юм байна тэр нь гэхдээ. Сүүлийн тэмээний ачаа хүнд байсан уу? За стил. Гэхдээ ер нь орсон баатлууд бол дандаа яг орж байгаа амиа барихгүй гарч ирээд байна. Тэгээ баатлж байгаад хэдүүлээ баатлаасаа гарч ирсэн үлцэн скинүүдээ апгрейд руу орж бацъя гэж бодлоо. Ийшээ орсон USB case 50-50 гэдэг байгаа шүү дээ. Isamo орж ирсэн. Share. Эндээс бол гоё USB унах боломж байгаа. Monster Mashup тэгсэн чинь 2 неонвар орж ирсэн. Battle Scar хоёулаа $100. Яг үндэ энэ кейс чинь яг үндэ juice юм шүү, guys. Ийшээ орох байсан баатлаа алдчихлаа хэдүүлээ. Тэгээд дараагийн баатлыг хэдүүлээ хүлээхээс өөр сонголтгүй болсон. A few moments later. 328-ийн Underdog руу орсон. 5 Fear Case-ийн Jester орж ирсэн байна. Энэ манай нөгөө гавьят уу? Тийм биш дээ. Гавьят байна. Энэ чинь амар скинтэй хүн шүү дээ. Гавьят хүн биш. Зайлуу гавьятаа нэг боттууч хэлцээ. One eternity later. За сайхан амраад авлаа. Тэгээд энд гавьят маань бол эхлэхгүй юм байна. Эхлэхгүй байгаа учраас энэ баатлыг бол орхиод гарыг гэж бодлоо. Тэгсэн чи яг үндэ эхэлсэн байсан юм байна. Underdog. За энэ үр дүнг нь бол хэдүүлээ бүр сүүлд нь үзэх юм байна. Жохон сайтн дээр алдаа гарсан юм шиг байна. За Bad Trip орж ирсэн Field Tested Condition-той. Гавьят дээр бол Velvorn Serpent Strike орж ирсэн. За Tosai Zeus орж ирсэн байна. Нэг гол өнгөрсөн. Над дээр Wild Child KO Factory орж ирсэн. Searing Rage AK орж ирж байна. За энэ нэг над дээр гол ороод ирсэн. Nomad Knife-ийн
Marble Fade орж ирээд би энэ батлаас юу ч хүү оймс бандаж цоорхол гарч ин да чаавас. Бидэнд дахиад гоё батл хэрэгтэй байгаа. Яг амар гоё батлыг бид хүлээж байгаа шүү. One eternity later. Hello, бид хүлээсээр байгаа. Гоё батлыг хүлээж байна. Та яараарай. Учир нь бид яарч байна. Коди алив нэг бот дуудаад гаач залуу минь. За Эмили орж ирсэн. За Underdog. Эмили бол хамгийн винрейт өндөрт. Тэгсэн чи битээр хоёлаа City-гийн Baby Cara тунгаасан. Let's go. Би бүр яг энэ баларах гад байна те. Би ер нь бол балараад байгаа юм байна дөө. Эмили энэ бүр хомбох гад байна. Эмили дээр энэ бас дайчгүй үнэтэй штэ. Гэсэн чи Эмили за энэ Semi Precious бас арай дайчгүй үнэтэй. Одоо энд ямар нэг юм орж явдаа. Тэр Stratosphere нь ороод ирсэн. Жи. За тэгвэл би шууд боттой батл хийнэ. Dreams Nightmare case руугаа ороод лог хийгээд Underdog-оор гуруулаа би хойно суугаад private болгоод явсан. Let's go. За Isamu Emily хоёртой үзнэ. Би бол хамгийн бага юмыг унгаах ёстой байгаа штэ. Хэдийдэл хамгийн багыг унаа гэж бодъё. No. Factory new. $29. The Rapid Eye Movement орж ирсэн Emily дээр. Gold. Abyssal Apparition орж ирээд байна. Gold-ууд өнгөрцөө. Ямар нэгэн gold байна уу? Ямар нэгэн gold таяр дээр орж ирэхгүй юу? Come on. Би ингэ сүрчлээ шүү дээ, guys. Ингээл сүрчлээ. Ер нь сүрлэх ойрхон байх юм да гэж авсан. За ингээд бид апгрейд руугаа орсон. Апгрейдэн дээрээсээ ихний апгрейдэр болоо шууд байгаа скинүүдээ Derailment гэдэг макар болгосон амжилттай шууд бүх скинээ юу болохгүй. Энэ дотроос байгаа хамгийн гоё хот юу вэ? Би бол M9-ийн фэн л дээ. M9 болгол гэж үзье да. No! Ингээд энэ их хөдөлмөр маань байхгүй болсон. Ер нь бол тэг апгрейд болоо тийм мэдээж 50-50% одоо юу гэх юм. Мэдээж одоо юу гэх юм энэ дэр ингээ оруулангууд та хэдэн X руу оруулж апгрейдийг хийж байгаа. Тэгэхээр таны ингээ мэдээж хувь гарч ирэн та мэдээж баруун зүүнээ өөрөө сонгож болдог гэдгийг болол хэлхэн зүйтэй баха. За тэгээд энэхүү бичлэгтэйгээ хамт байсан хүмүүстээ бүгдээрээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Мэдээж дараагийн бичлэг дээр юу үзмээр байгаагаа комент хэсгээр бичээрэй. Баяртай.